Иймэрхүү ухаалаг гэдэг юм. Яг ийм хоолой гарах ёстой гэх юм уу гэж байна. Тэгвэл энэ дээр C-ийн орондоо эрдэм шинжилгээний ажилтан ус уучаад энэ хоёрын хоорондын юм бракет юм байна. Өөрөөр бүртгэх гэж байна. За тэгвэл эрдэм шинжилгээний ажилтан одоо ингээд төвч болгон дээр нэг мэдээ байхгүй шүү. Энэ бодитоор цуглаад байна. Айдас бодоход CD хоёрд бол аян ачаалал сул ачаалал болж байна гэсэн сул ачаалал. Одоосон сул ачаалал болж байна гэж. За доор нь тодорхойлох те хаа буюу давтагч нь давтагч гэдэг нь юу юм бэ? За хаа буюу юм. Давтагч гэдэг нь өнөөдөр нэг хотхоо давтагч нь болохоор нэг хоёр хот оолтаа. Хот зай амьд хэлбэл давтагч гэж болно гэсэн үг шүү дээ. AB хоёр компьютер маань хоорондоо 200 м-ийн зайтай байдаг. За 200 м-ийн зайтай хоёр компьютер хооронд нуцаар холбосон тохиом маань унаад пин хийгээд тавтаар тайм аут гэж байдаг. За тэнгууд нь дунд нь репетер тавиад нөгөө сулсан хүчтэй гэж байна. Тийм репетер. За тэгэхээр репетер буюу хабын маань дахин генералж байгаа. Өөрөөр энэ дээр таасан тийм. Зургийн дээр баруун зүүн чиглэлтэй тохиолдож байна. За нөгөө талаас бол баруун талаас. Эндээс нөгөө тохиом маань судраад ирсэн юм байна. Гурван хэсгийн шүд болоод. Тэгвэл хаб буюу репетер маань энийг аваад дахин генералчлаад гурван тохиолдол цаацсан. Өсгөж биш гэж ярьдаг шүү дээ. Өсгөж байвал яг энэ илэрсэн хэлбэрээр өсгөх тийм үстэй. Тэр өсгөх биш. Өсгөх өсгөн гэхдээ дахин генерал засварлаад өснө. За энэ өсгөвчөөс л ялгаатай юм шүү дээ. За ингээд хоёрдугаар өснөөр нэгдүгээр өснөөр хаб репетер амттай байна. Дахин генерал зассан. За яа хоёр хоцоотой за ингэ өсгөх болж байна. А хоёрдугаар өсөн дээр switch байгууллаа. Bridge гүүр гэж тийм bridge гэдэг нь гүүр. За яг одоогийн үед bridge гэдэг нь байна. Bridge хоёр порттой яг нэг repeater хоёр порттой. Сүүлийн switch-ийн бүгдийг хийж авдаг. Ямар switch хоёр порттой switch. Энэ хоёр порттой багтаад байна. Орон порттой чинь порттой. Нэг порттой модуль switch. Αυτό. Одоо порттой дивиж байгаа switch болсон. Одоо порттой repeater-ийг хаб үснэ. За тэр гүүр буюу switch хөрөмж нь фрейм шүүх чадвартай. Нөгөө хабаас нь ялгаатай хоёрдугаар төвчөндөө мэдээллийн нэгсэн фрейм ууж чаддаг. Энэ ямар маркертэй фрейм бэ? Аашаа авч байгаа гэдэг нь хардаг. Араа ухаалаг болж байгаа түрүүний хабыг байна. Стандартын нэрээр 821 хабын дээр ажиллах стандарт нэрүүд байгаа байхгүй. За ингээд бид нар 802-ыг үүсгэн тийм хийж байгаа тийм санаж байна. 802-2 бол ADC шингод интернет үзээ хоёр дээдлийн бит төвшнийг 802 буюу ADC логикийн контрол юм байна гэдэг нь хэлж байна. За 3 нь болохоор интернет үзээ.
누르기 밑에 넣어. 다시 앞서 아롱이 밑에 넣자. 아롱이 마이크에서 넣어야 그거 어떤 의미가 있었지? 음식들이 백진들. 나이도 이제 나는 이거 나가라. 그래서 나 아직도 추울 때 이 스위치는 있었죠. 짱게 스위치야. 이거 막걸리 필터를 제품에 밴드를 하죠. 그리고 뭐 스너리 아마 좀 근데 아니 저분들이요. 누가 누른 컴퓨터 좀 누르잖아요. A, B, C, D 이거 뭐로 내냐 하면 또 막걸리는 막걸리 주거든. 자, 피스 할 때 이거 누구도 붙여서 인 고름 준대로 약간 딱 보고로 나눠주고 피스 할. 아니 막걸리 알아 아예 이 누구도 붙이지. 딥 고름 좀 나야 되니까. 그래서 좀 익스포트. Media access control система. За ингээд наадмын төвчний төвчөө гэдэг цаатаар 12-13 төгссөн байна. За 6 байтын бакайг байгаа шүү. За тэр switch дотор санхүү хоёр багтай. Наадмын нь болохоор 100 гаруй бакайгуудыг заасан. За 10 гаруй тэр тухайн бакайг харилцаж байгаа. Портуудыг. За энэ switch бол дөрвөн порт байна. Дөрвөн портондоо дөрвөн компьютер заасан. Нэгдүгээр портондоо 41-ээр төгссөн макайтай компьютер заасан. 41-ээр төгссөн. Нэгдүгээр за үсэг switch-тэй switch-ийн хүснэ. Энэ раундер үүсдэг. Дөөрн нэр суралцаад үүсдэг. Switch нь өөрөө суралцдаг. За яа суралцах вэ? За энэ ингээд switch анх ингээд тав асуулаа. Энэ бүсэд тав оосон байна ч тийм. Тав оосон үүсдэг. Суралцах юм. За тэгвэл энэ түрүүнээс ингээд энэ компьютер энэ рүү фрейм дамжуулж байна гэсэн. За тэгэхээр эндээс фрейм үүсгэх фрейм маань болохоор source нот фрейм чинь илэрч үдээ авахснууд өчөө. За энэ фрейм энэ switch руу ороод switch-д аяг портоор гарах нэг бүсэд тав оосон байгаа чинь идэхгүй. Тэгэхээр broadcast-аар яг хаах шиг байсан. Анхны тохиолдолд дөөрн гэж хаах шиг. Хөөе 42 хаана байна? 41 цантаа тогтоход байна. 41 яг энэ дээр нэгээр 41 ороод ирэнгүүт 41 бол нэгдүгээр портоор ороод байна. Ихний бүрийг үүсгэх гэсэн. Ойлгосон уу? Тэгэхээр нөгөө үлдсэн портоор 42 хаана байна гэж broadcast хийсэн юм. Хаах шиг нөгөө 42 юм бүхэн дээр болсон. Энэ дээр 42 байна 12 гэж шууд профил болсон. Энэ 13 миний шиг байна болсон. Энэ болохоор надад хайлт ирсэн юм байна. Яасан бэ гэж буцаад 41 яасан бэ хариу өгчөө. Хоёрдугаар портоор 42 ороод ирэнгүүт 42-өөс 2 дээр орно. Ойлгосон. Нэг бол switch дөөрнө гэж байна. Switch байнга унтраад байгаа бол хаап шиг ажиллах гэсэн үг тийм. Байнга унтраад бөгөөд байгаад байхамд энэ switch дээр бүрэн байгаа. Байнга суралцсан тохиолдолд яах вэ? Одоогоо суралцаад тийм. Тэгвэл нөгөө 42 ч юм уу 41 ч юм уу 12 бол тийм өөр одоо суралцсан одоо фрейм рүү тийм. Одоо эндээс орж ирээд хаашаа болохоор switch-д одоо энэ 12 болох чинь 3-оор хэвээр нийлээд байна. Нөгөө их сул байна гэсэн. Нөгөө портууд нь тэрөө зэрэг ашиглах боломжтой. Ойлгосон уу? Бусдад 누구도 없었고, 앞에 없어, 알았을 때로, 왜 어떻게 벗어나고, 누구를 갖자, 시겨울로 그리고 문제를 놓고, 느꼈다.
Okay. За энэгээр бол маркууд онцлог болсон. Ойлгож байна уу? За сая ярьжсэн лөөрн процесс. Лөөрн switch тийм. Switch суралцах процесс гэдэг. Арсан. Switch алхам аа биш. Шууд хэрэгэл өдөр үүсгэсэн юм биш. Суралцах. Энэ тохиолдсон суралцаагүй фрейм ороод ирвэл яах вэ? Broadcast-аар үгээс асарнаа гэсэн. Энийг мөрчлөхгүй. За ингээс суралцаад switch бол хабасаад илүү ухаалаг байна. Фреймийг бол уншчих юм байна. Хаашаа явах гэж байгааг хараад энэ зөв порт руу гаргах юм байна. За ингээс сайжирч байгаа хэдий ч асуудлууд байсан байна. Яасан гэж чинь loop гэх. Loop гэх. Огцоо маяг цикл үүссэн. Ямар тохиолдол гэсэн чинь энэ bridge-ийн цаанууд switch гэдэг хөрөмжөд ажиллаж байгаа bridge switch ярьдаг. Энийг зөвхөн switch-ээр ойлгох. Хоёр. Энэ зурган дээр бол bridge-ээр одоо юу гэх юм бэ? Орд гардаг юм болтой. За энэ тохиолдол сүлжээ маань ингээ болчихсон юм. Ингээд баас тохиолдол юм гасаад эсвэл хаабах юм. Салаасан сүлжээ хоёр switch-ийн танилал зарсан юм. Энэ холбогдыг юу нь хийж болох вэ? Ямар зорилгоор одоо хоёр хав switch-ийг switch-ийг зогсоолоо. Нөөц заавал байна. Сүлжээ энэ хөрөмж ямар нэгэн хөрөмжөөс үл хамаарсан байна. Өөрийн тоон гацчихсан, манай зүгт гацчихсан. Энэ сүлжээ биш маш муу сүлжээ. Өөрийн гацсан хүч reset хийдэг. Тэгээд ямар нэгэн бас хамаарч байгаа сүлжээ маш муу сүлжээ. Ер нь сүлжээ биш. Тэгээд энэ цаа зүгтний эзнэр нөөц заавал дандаа тоцчих. Энэ шийд бridge нийт гацсан бол бridge хоёроо энэ хооронд сүлжээ. Тэгээд нөөц холбоотууд бол хийжсэн. Яг нөөц холбоотууд хийх хэрэгтэй юм байна гэж хийсэн чинь хроо дутуу байсан шүү дээ. Хроо дутуу ингээд хийсэн чинь лүп хэрэгцсэн байна. Лүп ирнэ гэдэг маань энэ зам дээр ингээд нэг фрейм ингээд эргэлдээд байна гэсэн. Ингээд эргэлдээд яг энэ ABC2 чинь өөр ингээд AB2 өөр дата фреймүүд амжилт хийж чадахгүй юм гэсэн. Тасарсан юм. Тасарсан. Энэ тохиолдолд учирсан уу? Энэ тохиолдолд учир зээг юм бол одоо инновашн хэрэглэснээр энэ цагаан хөрөнгөс Wi-Fi таангээд 1 2 3 4 юм ордог тийм. Шууд хоёрын хооронд холбоо тавьдаг. Нэгээс гарч ирээд нөгөөх нь шууд. Тэнгуү сүлжээ чинь яг нөгөө хөрөж ажиллаж энэ гацсан юм. Цэцмүтэй ноо бидний зүгээр ажиллаж байна. Өөр явах юм болчихсон. Энэ яасан бэ гэхээр юу хийх юм гэсэн. Сайн уцаад нэг цааш дээр цаагаад явуулдаг. Тэнд яаж үсчих вэ? Юу яаж үсчих вэ? Энд надад сайн B-C гэсэн байна. За энэ тохиолдолд яасан бэ? Алхам байна. За A-с D рүү фрейм явуулсан юм. A